Сайн бацхан үзэгчдээ орой мэндийг хүргэе. NBA-ийн улирлын өмнө та бүхэнд хүрдэг 30 ба 30 өдөр нэвтрүүлэг ээлж дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн Gold Event тэтгэгч хамтдаа төрүүлж алхах нь Unitel Group. Студид хөтлөгч болон тайлбарлагч Тулга Нямбаяр нар ажиллаж байна. Орой мэндийг хүргэе. Орой мэндийг хүргэе. Аврагуудын дугаар дээр бол те OKC-гийн шар өмсгөлийг санагдуулан хувцсан байна манай бол. За өнөөдрийн бидний онцлох баг бол NBA-ийн аврагууд Oklahoma City Thunder. За тэд бол түүхэнд хамгийн залуу гэсэн статустай хоёрт орж байгаа. Тэгээд аврагын бүрэлдэхүүнд авраг авсан. За дээрэс нь маш олон түүхэн амжилтуудыг, рекордуудыг эвдэж улирал эхлэхээс дуусах хүртэл онцгой байсан. За улмаар тэд өнгөрсөн улиралд бол 68 хожолд хүрсэн байгаа. За энэ нь мөн рекорд амжилт болсон. Багийнхан түүхэн. 68 гэдэг амар үзүүлэлт тахгүй. Яг ингээл яг 72-73 9 гэдэг нэр ялтчгүй ингээд онцгой санагддаг ч гэсэн одоо яг тийм одоо ийм өрсөлдөөнтэй өрөнд бүсэн. Одоо тухайн үеийн Warriors бол үнэхээр тасархаа гарч ирж ирсэн тэгээ систем нь хүртэл. OKC-ийн хувьд бол тийм одоо юу гэх юм Warriors шиг тийм шин систем гэдэг юм байхгүй шүү дээ. Тэгээд лигийн түүхэнд хамгийн тэгээ бүрэлдэхүүн нь бодоход лигийн түүхэнд хамгийн залуугаараа төрүүлсэн, дундаж насаараа залуугаараа төрүүлсэн ийм баг байл. Ахмад тоглогч нь дөнгөж 31 настай Caruso байх чинь. Тэг ингээ бодоход бол 68 хожил тэгээд авраг. OKC-ийн өнгөрсөн үлрэлтэй арих байхгүй. Одоо 73 season Warriors чинь төрүүлж чадаагүй шүү дээ. Бүх үзүүлэлтээр ер нь топуудыг нэд байлаа. Давталгааны үзүүлэлтээр 3-т, хамгаалтаараа 1-т, net rating-ээр 1-т, тоглолтын хэмнэлээр 6-ад. За тэгээд одоо хамгаалтын үзүүлэлтээр 1-т байгаа баг хэмнэлээрээ 6-ад байна гэдэг бол боломжгүй мэт статистик. Тий. Одоо ер нь хоолой маань үзэгч маань гэсэн ер нь анзаарж байгаа бол бид нар одоо ингээд net rating, хамгаалтын үзүүлэлт, game pace-ийг харуулад ингээд явж байгаа. Ер нь бүх дугаарууд дээр ингээд ажиглаж байгаа. Сайн багийн пейс бол их хойгоор бичигдэж идэг. Ерөнхийдөө. Ялангуяа одоо сайн хамгаалттай байгаа баг. Одоо Clippers 2-т бичигдсэн шүү дээ. Гэтэ хэмнэлээрээ 20-т байгаа байхгүй. Одоо жишээ нь Boston гэхэд л тэр авраг авсан жилдээ гейм пейс нь бол бараг сүүлийн 25 дотор явж ирсэн. За тэгээд ер нь авраг авсан багууд, том багуудыг харахад дандаа хойгоор явж идэг. Тэгсэн OKC-ийнх бол 6-аад. Энэ нэг талаараа бас нэг залуу багийн шинж. Тэгээ одоо зүгээр хамгийн ойлгомжтой үгээр тайлбарлаад хэлье гэвэл тоглолтын хэмнэл хурдан байна гэдэг чинь өөрөөсөө илүү олон товтлогчийн зөрүүд эсрэг багийн ч гэсэн илүү олон товтлох байхгүй юу. Тэгэхээр олон товтлохоноос олон оноо ер нь тэгэхээр хамгаалтын үзүүлэлт ингэж өндөр гаргахад боломж нь хэцүү гэдэг. Тэгэхээр ингээ олон товтлолцоод олон оноо авч иж өөрөөсөө оноо алдахгүй шахуу ингээд хамгаалтын үзүүлэлтээр нэгт байна гэдэг бол юм тасархаа. За ингээд өнгөрсөн улирлын номер 1 тоглогч SGA-ийг нэсгтээ онцлоё гэж бодож байна. За бүсийн MVP, улирлын MVP, финалийн MVP гэсэн 3 MVP шагналыг нэг улирлын дотор түүний хувьд хүртсэн байгаа. За хүртгээс өөр аргагүй статистик үзүүлэлтийг яхаарахгүй дундчилж чадсан. Тэгэхээр тасархаа байсан. Улирлын төгсгөл рүү яг нэг нөгөө л угаасаа жил болгоо яригддаг нэг шээ юу ёо хичүү гэдэг нэг жоохон эргэлзээ байсан боловч тэгээд яг авсан саналыг харахад тасархаа MVP болсон байсан. Одоо 18 хожил илүү авсан шүү дээ нөрөөс. 18 хожил шүү дээ. Тэгэхээр ч одоо өгөхгүйгээд яах вэ? Тэгээд хамгийн гол нь урд чугамны тоглогч. Энд ч одоо ингэж олон довтолдог тоглогчтой одоо багийн лидер 32 оноо авахын тулд энэ хүн зүгээр багаар бодоход доор аж юу нэг 15 довтлогоо хийж байгаа хүн байгаа даа байхгүй. Тэгэхээр ингэж довтолж иж 52% довтлно гэдэг бол өөрөө ер нь ойр тийм урд чугамны тоглож гарааг баха. Ингэж өндөр оноо дунджилж, ингэж олон довтлсон мөртлөө довтлохооны хувь нь юм өндөр байсан. Одоо яг магадгүй за баг Durant л байсан баг. Гэтэ Durant бол довтлогчийн байвал баг 4 номерлоо тоглоод байгаа юм. Тэгэхээр энэ хүн чинь одоо бөмбөг их эзэмшиж 1-2 номер дээр тоглож байгаа тоглогч ингэж өндөр хувьтай довтлох гэсэн тохиолдол ойр эдэн жил лав гарааг байна. Тэгээ залуу тоглогчийн хувьд адилхан залуу багийнхандаа үлгэрлж байгаа, мулаалж байгаа нь бас онцгой байсан тийм ээ. Итэ бол үнэхээр ярих юм байхгүй. Одоо яг харахгүй лигийн бас яг ийм статистик үзүүлэлтийг бол сүүлийн 3 удирдал үзүүллээ шүү дээ. Оноо авалтын хувьд бол үнэхээр буусангүй шүү дээ. Яг л энийг энэ барьчлаа. Ганц буурсан юм магадгүй бөмбөг тасалтанд 1.3-аар л буурсан баг. Хоёр тасалттай байж байгаа 1.7 олж буурсан. Тэр нь MVP энэ авраг авж байгаа багийн лидер тоглогч өөрөө хамгаалттай л байж иж баг нь ер нь илүү өндөр амжилтанд хүрдэгэ гэдгийг
бас нэг харуулсан хүн бол шийгэж Александр л та яхахгүй. За тэгээд түүний хажууд хамгийн том тус нэмэр болж тус хүргэжсэн тоглогч багийн 2 дахь лидер Жейда өнгөрсөн үеэрл 69 тоглолтод оролцсон байна. 21.6 хоног дундчилж 5.3 самбартай, 5.1 дамжуулалттай, 1.6 бөмбөг таслалттай. За бөмбөг таслалт гэдэг энэ статистик үзүүлэлт бол УКС-ийн ер нь гарааны тоглогчдод бүгдэнд нь байдаг. Тавлаа хамгаалттай гол нь. Тийм болохоор энэ багт хамгаалтын үзүүлэлтээр нэг бичигдэхээс ч биш яах. Тэгээ би бол энэ тоглогчийг яг л одоо жинхэнэ Scottie Pippen гэж хараад байгаа байхгүй юу. За багийн 2 дахь лидерүүдийг дандаа л Scottie Pippenтэй харьцуулдаг. Учир нь Scottie Pippen лигийн түүхэнд хамгийн шилдэг одоо Robin гэдэг хочийг 90 онд өөртөө тархалцсан ийм эрхэмшдэг. Тэгэхээр түүнээс хойших ингээд багийн 2 дахь лидерүүдийг харахаар Rolly-ийн хувьд арай өөр ч юм уу, нөлөөний хувьд арай өөр ч юм уу тий. Одоо Jaylen Brown-ыг яг Robin гэд хэлэхэд бас хэцүү. Илүү бас Tatum-тэйгээ ойролцоо статустай тоглодог. Тэгвэл JW-д бол яг л бүр Scottie Pippen-ээс ирдэг байсан тусламж ирээд байгаа байхгүй. 20 оноо 5 самбар 5 дамжуулалт энэ өрөөсөө мартаж болохгүй. Тэгээ бас довтлооны гүйцэтгэл нь сайн. Тэгээ хамгаалтан дээр супер. Бүх хамгаалтын багт нэрлэгдсэн. All-Star болсон. Тэгэхээр Jaylen Brown жишээ нь бүх хамгаалтын багт нэрлэгдэж үзээгүй ч гэдэг юм уу. Би яг гоо Jaylen Brown дээр жишээ авдаг нь Jaylen Brown яхахгүй лигийн хамгийн шилдэг 2 дахь лидерүүдийн нэг учраас Jaylen Brown дээр жишээ авчлаа. Одоо Jamal Murray дээр жишээ авч болж байна те. Murray-ийн тоглолтын арга барил бас арай өөр те. Scottie Pippen гэд хэлэх гэхээр өөр хэм байдгийг. Илүү оноо чиглэлтийн те. Багуудын яг ингээ 2 дахь лидерүүдийг бүгдийг харахад яг Scottie Pippen-тэй тоглолтын арга барил үзүүлж байгаа нөлөө нь маш төхөөд байгаа хүн бол Jalen Williams юм болов уу гэж хувьдаа зөв бодоод байгаа. За энэ хэсэгт бид хоёр тайлбарлагчаас асуумаар байгаа нэг зүйл байгаа. За Boston Celtics өнгөрсөн үеэрл авраг авсан бүрэлдэхүүнээ өөрчлөөгүй лигт орж ирсэн. Гэхдээ авраг хамгаалж чадаагүй. За харин Тандерийн хувьд дахиад авраг авах магадлалтай байгаа. Гэхдээ ротейшнд ямар ч өөрчлөлт оруулаагүй. Тэгэхээр сүүлийн жилүүдэд авраг хамгаалах маш хэцүү болоод байна тийм ээ. Тэгэхээр ротейшнд өөрчлөлт оруулах ёстой байсан уу эсвэл үгүй юу? Яг гоо мэдээж нэг салхи оруулах шаардлага бол уг нь зайлшгүй байх ёстой. Одоо бид нар харах юм бол 2017-18 онд Golden State Warriors баг дараалж авраг аваад тэгэл тэрнээс хойш одоо сүүлийн 6 удирал дараг 7 удирал ингээд дараалсан авраг цолыг юусэн харсангүй шүү дээ. Дандаа жил болго өөр өөр баг. Тэр нь бас юутай холбоотой вэ гэхээр одоо ер нь сүүлийн 5 6 багийг аврагсан багийг харахаар авраг болонгуудаа нөгөө бүрэлдэхүүндээ байгаа тоглогчдоо зүгээр ингээд мөнгөний бол өчтдөг гэрийг. Тэрийгээ ингээд дахиад өшөө сайжруулж өөрчлөлт шинжилт хийх, шинэ салхи оруулах тал дээр нэг бусад багуудтайгаа харьцуулахад арай тэр нь цөөхөн байгаа. Яг тэгэхээр нөгөө нэг талаараа бас эрсдэлтэй баг тий. Одоо яг болж байгаа юмаа өөрчилчих гэхээр тийм зориг бол бас хэцүү байгаа. Өөрчлөлтөд алдсан жишээ нь одоо жишээ нь 20 оны Lakers-тэй харагдаж шít. Авраг авсан бүрэлдэхүүнээ өөрчлөөд нөгөө тоглогч нартай гэрээ өгөөгүй шинэ бүрэлдэхүүн бүрдүүлсэн чинь дараа жил нь фейлдсэн. Одоо тэгэхээр Lakers-ийн жишээн дээрээс харахаар бас өөрчлөхгүй байх нь өөрчлөх нь хоёрын ялгаа нь бол аль аль нь эрсдэлтэй байдаг гэдгийг л нэг юм харуулчихж байгаа гэсэн үг л дээ. Тэгэхээр OKC-дэр бол өөрчлөлт их тийм шаардлагатай бол биш байсан баг. Гэхдээ нэг жижиг ч гэсэн нэг жоохон байрал дээр өөрчлөлтүүд бас оруулах шаардлага бас байсан л байгаа болов уу гэж хувьдаа бол харж байна. Би хувьдаа бол яг хуу бусад багуудын жишээнээс арай өөр байна. Яагаад гэхээр насан залуу. Дэнүрийн хувьд болохоор одоо Брюс Браун алдсан ч гэдэм үү аврагынхаа дараагийн жилдээ ингээд бүрэлдэхүүн арай суларсан. За тэгээд Lakers дээр жишээ нь баяллаа. За Бостон дээр бол одоо Al Horford, Jrue Holiday гэдэг ингээд жоо ахын тоглогчд байсан. Тэгэхээр жилээс жил тоглолтын нөлөө нь багасаад байгаа. OKC-ийн хувьд болохоор prime time-д очоогүй тоглогчд байгаа байхгүй. Шөө сайжрах боломжтой тоглогчд байгаа учраас одоо бусад багуудаас өөрчлөлт шаардлагагүй гэдэг талд нь л өөрчлөлтүүд нь зөв гэдэг талд нь л байгаа юм л да би. За ялангуяа өрнөд бүсийн багууд бол Тандрыг хожихын тулд бага бүрдүүлсэн багууд цөөнгүй байгаа. За тэгвэл явсан ердөө ганцхан тоглогч байгаа. За энэ тоглогчийн хувьд бол Wizards руу солигдсон байгаа. Угаасаа ротейшнд багтаагүй. Яг үүндээ баг байсны ч мэдээгүй тоглогч байсан. Ер нь бол. Riley Jones гэх тоглогчийг Вашингтон руу солисноос өөр бол энэ баг шинээр тоглогч бол багийг өргөж яваагүй. Яг л нөгөө аврагын төлөө финалийн тоглолтод тэр ростерт сквадд багтжсэн тэр 12 тоглогч бүгдээрээ л энэ багтаа хэвээр үлдсэн баг. Тэг нэг тоглогч ирж байгаа л да. Топич. Байгаагүй тоглогч ирсэн гэвэл те. Топич гэдэг шилдэг сэлгээний холбогчтой болж байгаа. Топич хүлээлт өндөр байгаа.
бас дээгүүр сонголт шүү дээ драфтын. Тэгээд улирлан Бүрч дээгүүр сонгогдох боломжтой байсан тоглогч гэж яригдчихэж байгаа тийм ээ. За тэгвэл ямар ч тач чухал тоглогчтой бол гэрээний сунгалтыг өгөөд авч үлдсэн байгаа 5 тоглогч. Авраг авсан багуудын зарчмаар л да. Энэ бол шейд өхөөс ч яах вэ? Угаасаа. Götterdettлийн 3-т өгөхгүй яах вэ? За энэ хооронд чинь бас цалин тавьсан гэж би бол хувьдаа тэгсэн. Хоёр үед. Яг л авах хэвээр хамгийн макс гэсэн бүх мөнгөнд өгүүлээ өгсөн. Тийм. За тэгээд энэ дунд нь бас азтай Джейлин Уильямс ч бас 3 жилийн гэрээ хийгээд авчиж байгаа. За Эжэ Мичл ч бас 3 жилийн гэрээ хийгээд авчиж байгаа. Ингээд энэ ер нь гэрээ сонгосон бусад тоглогчдын яг нэг 2 жилийн гэрээнүүд угаасаа үлдсэн байж исэн. Энэ 5 дээр бол ингээд урт хугацааны гэрээнүүд өгсөн байна. Эжэ Мичлиг бол маш хямд үнээр аваад үлдсэн. Тийм 3 жилийн 8 9 өрөхгүй сая гэдэг ч одоо 2.1 сая л байгаа. Тэгэхээр одоо юу Ахмад тоглогчийн хамгийн одоо сэлгээний 15 дахь сонголтын дээр өдөө тоглогчийн цалинг урт улиралд хангалттай сэлгээс ашигладаг. Тэгээ бас хөгжлөн дөнгөж эхэлж байгаа юм тоглогч дээр аваад үлднэ гэдэг бол маш сайн гэрээ. Джейлин Уильямсыг одоо төвийн төв байралд нэлээд их ашиглаж ийсэн. Тэгээ байрал дээрээ ч гэсэн яг хэрэгтэй яг тэр өөрийнхөө үзүүлэх нөлөөг үзүүлээд тоглож ийсэн юм тоглож. Яг плей-офф тэгж олон минут ашиглагдаагүй ч гэсэн урт улиралд яг харахгүй хэрэгтэй. Тэгээд зах зээл дээр их төвийн тоглогчид хэцүү байна л да. Зарим багууд бол сэлгээний төв нь одоо энэ Джейлин Уильямстай харьцуулахад хамаагүй ур чадвар тааруу төвүүдтэй багууд зөндөө байгаа. Шидэлтгүй тий. Одоо ядаж энэ тоглогчид үнэхээр том биетэй тэгээд шидэлттэй бас залуу тоглогч. Тэгээд анханасаа энэ OKC-ийн систем бүтэж явах үед нь байсан тоглогч. За багийн 3 дахь лидер Чет Холмгренийг энэ хэсэгтээ онцлог. За улирал дундуур хэдий гэмсэн ч гэсэндээ гэмтлээсээ ирээд бас л нөлөөгөө үзүүлж чадсан тоглогчдын нэг 32 тоглолтод оролцсон байна. 15 хоног дундчилсан самран 8. Улирлын 3-ны нэгтэн л тоглосон байгаа. Гэхдээ плей-оффт бол бүтэн тоглосон. Тэр л хамгийн гол даваа тал болсон. Тийм. Тэгэхээр одоо ингээд Четгүй энэ баг 68 очсон байгаа байхгүй юу? Үндсэндээ бол тийм. Тэгэхээр энэ баг бол систем гэдэг зүйл нь суудсан байна. Тэгээ хин нэгэн тоглогч нь байхгүй хахад орлох хэмжээний ур чадвар тэдэнд бас байна. Би зүгээр Чет орж ирээд илүү аюултай болох нь ойлгомжтой. Тэгээ одоо яг Четийн гэмтлийг за магадгүй урдаас тооцоолоо харсан ч юм шиг Харденштейний 100 авцсан байдаг ч юм уу тийм ээ. яг төвийн байрал угаасаа хүн хэрэгтэй байсан л та. Өнгөрсөн жилийн хожигдлын шалтгаан төвгүүлсэн л та. Тэгээ Джейлин Уильямс бас яг плей-оффт гарааны төв дээр хангалтгүй. Яг нэг юм 2 пасла бүрэн эвлүүлж дуусахад нэг 2 л юм дутаадсэн юм багт. Тэрийгээ өнгөрсөн 100 хийцэн л тийм баг. Карозо болон Хартенштейн гэсэн 2 тоглогчийг яг тэр нэг дутуу байсан тэр нөхөндөө яг сайхан таарах 2 хүнийг авчираад ингээ бүтэн болоод за тэгээ болмаар авраг олж чадсан л та. За тэгээ би Белтрийн хувьд бас их өндөр лигийн үлэмж биетэй тоглогчдын нэг байгаа шүү дээ. Гэмтлийн хувьд гэх юм бол ташааны цуврал буюу маш ховор тохиолдох гэмтэл байсан. За ийм гэмтлийг авч исэн 2 тоглогч байгааг нэг нь бүр NBA-г орхисон байсан бол Четэвд ямар ч тач маш сайн мэдээтэйгээр эргэж ирж бүр авраг авч чадсан байгаа. За гэхдээ бас нэг сайн мэдээ, магадгүй хамгийн сайн мэдээнүүдийн нэг нь бол драфтаас авраг авсныхаа дараа жил ахаа сонголт хийн гэдэг бол маш сайн мэдээ шүү дээ. Энэ одоо тэгэл нөгөө хүртлээ байгаа л да. Өмнөх жилүүдийн нөгөө гайхалтай цуглуулсан солилцоонуудын лачууд одоо энэ чинь 30 он хүртэл баг 30 хэдэн драфтын 1-р тойрог ирэх байгаа. Тийм одоо энэ ирэх байгаа. Нөгөө нэг Пол Жорж Вестбрук хоёрыг явуулахдаа баахан драфт ирэх авцсан. Тэгэхээр бас нэг гой зүйл нь өөрсдөө сайн тоглоод өөрсдийнх нь драфт ирэх нь хойгуур байсан ч гэсэн нөгөө бусад багуудаас хамааралтай. Бусад багууд нь тааруу тоглолцвол дээгүүр л драфт сонголтод хийгээд боломжтой. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд OKC-тэй тоглосон багууд баг биш OKC-тэй 8 хэлсэн багууд бүгд драфтын ирэхээ нэг юм уу хоёрыг доор хаяж өгсөн. OKC-д бол. Тэр багууд хэрвээ ирэх үлрэлд муу тоглох юм бол OKC-д л ашигтай гэсэн. Одоо тэгэл авраг авцсан мөртлөө драфтын 15-аар жишээ нь Томас Сорбер гэж энэ төвийн байрлалын тоглогчийг сонгоод авчиж байгаа. Харамсалтай нь бас гинцсэн. Тийм. Энэ үлрэлд дахиад тоглохгүй ч. Одоо энэ сүүлийн 3 жилийн заншил болчихлоо. Челсиний жилдээ тоглоогүй. Тэгээд өнгөрсөн жил топ биш тоглоогүй. Энэ жил Сорбер тоглохгүй. Гэтэ яг хөө тэгээд тэр тоглогчт нь яг одоо нөгөө Джейлин Уильямст 3 жилийн гэрээ өгсөн ч гэсэн юм учиртай байгаа байхгүй. Магадгүй 3 жилийн дараа гэрээнд дуусгаад энэ Сорбер гэдэг тоглогч тэр оронд нь хөгжөөд залгамжлаад явах боломж. За Сорберг гэдэг энэ тоглогчийн хувьд за хэдий гинцэн байгаа ч гэсэндээ коллежийн төвшөнд бол 24 тоглолтод оролцсон 14.5 хоног дундчилсан байна. Самбар 8.5, 2 хаалт гэдэг сайн үзүүлэлт байна. 1.5 дахиад л нөгөө хүмүүст бас хамгаалттай төв авсан байна тий. OKC юу нөгөө бусад байрлал бол дүүрсэн. Одоо Шей,
нэг номер, за 2 номерын тоглогч. За тэгээ J-Dub, Chet гэдэг ерөнхийдөө нэг юм үндсэн 3 core байрлал бол дүүрсэн байгаа учраас яг л нөгөө Хартенштайныг ирээдүйд орлох ийм хүнээл доороос одоо авч бэлдэж эхлэх гэж юм гэсэн үг л дээ. Яг харахгүй лигийн хамгийн зөв менежменттэй явж байгаа л баг. Хамгийн одоо бусад багуудад үлгэр дуурайл болж байгаа баг шүү дээ. Одоо Utah Jazz жишээ нь ингээл араас нь энэ зарчмаар босох гол үзээлээ тий. Одоо ер нь ийм жижиг зах зээлтэй багуудын хувьд бол энэ OKC гэдэг бол бүр ийм одоо баг юу болчихлоо шүү дээ. Багш нь болчихлоо шүү дээ. Сүүлийн 20 жилд тий. Тий. Сүүлийн 20-од жилд 2 удаа багийг босгож үзүүллээ л дээ. Дандаа дараа. Чи одоо яг ийм амжилттайгаар ер нь ингэж босч ирдэг байсан баг бол San Antonio Spurs байсан. Жижиг зах зээлтэй учраас драфтаар л сайн тоглогчийг зөв сонголт хийж авч улмаар тэрийгэ хөгжүүлээд ингээ аваргын төвшөнд олон жил доктортой өрсөлдөж ирсэн. Одоо яг тэрний орчин үеийн хувьд нь Oklahoma City Thunder баг л яхахгүй болчихлоо л доо. За тэгээ энэ тоглогчийн скаутын тайлангийн үзэж байхдаа бол яг л зөв багтаа ирсэн юм шиг санагдсан. Үргэлжлүүлэн та бүхэнд скаутын тайлангийн сонирхуулъя. За Sorber бол чадварлаг, урт гартай, өргөн мөрөө ашиглан хүчирхэг төсгөл хийж чаддаг тоглогчоо. Торгуулийн шийдэлтэй сайжруулсаар байх ёстой. Тоглолтын мэдрэмж сайн, шийдвэр гаргах гэж яардаггүй. Хамгаалалтын хувьд маш мэдрэмжтэй, хуурмаг хөдөлгөөнд амархан хуурддаггүй хамгаалагч гэсэн байна. За дундын зайн шийдэлт гүйцэтгэхээс гадна 3-ын зайн шийдэлтэж хийх боломжтой. Түүний дамжуулалт өгөх чадварыг мэрэгжлийн төвшөнд багууд ашиглаж болох юм. За гэсэн ч өндөр төвшөнд бие бялдрын болоод сэтгэл зүйн хувьд сайжрах шаардлагатай зүйлс олон багийн хар ажлыг хийхэд бэлтгэгдсэн тоглогч гэж дүгнжээ. За тэгээ арчилсан тоглогч нь завсарч маань мэдж байгаа бол Vin Baker гэж Milwaukee Bucks багт дээр үе тоглолдог байсан. Нилээн бас 2 м 10 үед гарцсан 13 ч лөө. Ер нь бол яг 4 номер нээсэн шүү дээ. Хүчний хөдөлгөөний барилт дээр. Тэгсэн мөртлөө маш нуруулаг ийм тоглогч байсан. Тэгээд 2-3 ч удаа баг All-Star болж ирсэн Vin Baker гэж тийм бахин биетэй тоглогч байдаг байсан. Тэрнтэй харьцуулсан байна. За нөгөөх нь бол Roy Hibbert гэдэг. За Roy Hibbert-ийн prime үе бол одоо Индианад яаж тоглож ирсэн нэг бас бүх хотод шүү дээ. Тийм бүх хотод хүртэл болж ирсэн. Дорн бүсийн аваргын төлөө хүртэл гарч ирж ирсэн. Тэр амар хоёр тоглогчтой харьцуулагдаж байгаа юм байна тэгвэл. Ер нь тэр хаалт хийх чадвараараа л илүү онцлогдоод байгаа юм байлээ. Томас Sorber-ийн хувьд бол гарааны тоглогч болдгоо махад сэлгэнээс бол хэрэгтэй л дүү ажгүйтэй юм байна. Том биетэй төв болчиход байгаа юм л та. Тэгэхээр Оксигийн хувьд яхахгүй сайн улангийн маань хэлсэнчлэн хэцүү сонголтыг яг энэ төвийн арай нэг жоохон дутуу байж болох байрал дээр авсан бол зөв шийдвэрлэлтэй. Оксигийн фэнүүд маань харамсалтай нь энэ үйлрэлтийн залгууныхаа тоглолтыг үзэж чадахгүй. Нэг жилээр л хоошлохоор л болчлоо. За гэтээ иймэрхүү зүйлд бол баг айл хэдийн тассан байгаа. Уусаа энэ жил гэмтээ үсэн ч ашиглахдаггүйсэн. Тийм ба. За ингээд үзэгчтэй энэ түрээд хэсэг хугацаанд бид завсарлаж байна. Эргэж ирэхдээ хамгийн сонирхолтой хэсэг буюу Thunder яагаад дараагийн жилүүдэд ч гэсэндээ аюултай вэ гэдгийг бид та бүхэндээ танилцуулах болно. Нэвтрүүлгийн Gold Event тэтгэгчээр хамтдаа төрүүлж алах нь Unitel Group. Эргэн тавтай морил үзэгчтэй 30 баг 30 өдөр нэвтрүүлэг Oklahoma City Thunder-ыг онцлсан дугаараа та бүхэнд хүргэж байна. За үргэлжлүүлэн энэ багийн цалингийн зэстэй танилцгаая. За авраг авсан баг гэхэд бусад багийг бодох юм бол харьцангуй бага цалин зарцуулсан байна. Тий одоо нөгөө энэ авраг гэрээнүүд маань арай эхлэегүй байна л да. Сайн нөгөө рүүки гэрээнүүд байна. Эхний хэсэгт өгсөн нөгөө харуулсан тэр том 5 жилийн макс гэрээнүүд маань энэ үйлрэлд харах эхлэхгүй. Энэ жил бол зөвхөн одоо Chet-ийн хувьд рүүки гэрээн, J-Dub-ийн хувьд тэр рүүки гэрээн. За Shane л нэг том гэрээ байгаа. Бусдаар бол бусдынх нь бол гайгүй байгаад байгаа учраас энэ зөвхөн энэ үйлрлийн хувьд бол 190 сая. За 191 орчим сая гэдэг их харцангуй гайгүй юм цалингийн зэс харагдаж байгаа юм. Уг нь онцгой дотор төлөхгүй гэдэг. За тэгээд мэдээж олон сайн тоглогчтой байгаа баг дараа жилүүдээс тэгээ цалингийн зэс бол хүссэн хүсээгүй нөгөө том гэрээнүүд эхлэхээр өсөөд л эхэлнэ л дээ. Тэгэхээр яг холонгийн сайн хэлсэнчлээ авраг авцсан гэхэд бол давгүй. Нийгмийн үйлрэлтэй бол. За тэгээ онцгой татвар төлөхгүй. За үргэлжлүүлэн 26-аас 27 оны үйлрэлд баталгаад гэрээтэй тоглогчдыг харцгаая. За яг энэ үеэс эхлэн цалин нь бол маш өндөр өсөлттэй. Гэхдээ нэг одоо сайн гэж хэлж болох үс зүйл нь энэ олон гэрээнүүд донд team option буюу OKC өөрсдөө мэдлийн цуцалж болох гэрээнүүд нэлээд олон байгаа. За одоо Isaiah Hartenstein-ийн гэрээ байна. Магадгүй тий
Томас Сорбор үнэхээр сайн байгаад ирвэл Азийн артистын дээр бас нэг бодож үзэж магадгүй. За дараа нь Лүдорт байна. Лүдортын байран дээр бас юу ч болоо байлээ. Тэгээд ихлүүл team option байна. За тэгээд Кейсн Воллс, Кенрич Уильямс гэдэг өнгөрсөн өдрөд бас авраг авахд маш том хувь нэмэр оруулсан сэлгээний хоёр тоглогчдын гэрээ бол яг хэдийгээр бага мөнгөнд дүнжигдсэн team option байгаа. Тэгэхээр энийг OKC нөгөө талаас нь ашиглаад энэ team option-ыг идэвхжүүлээд хадгалаад үлдчих боломжтой гэсэн үг. Их мөнгөнд үнэтэйг нь цуцлаад бага мөнгөнд үнэтэйг нь өөрсдөд нь даав учраас хадгалаад үлдчих боломжтой гэсэн үг. Тэгэхээр одоо үзэгч маань эндээс харах юм бол ямар ч байсан энэ жил болон дараа улирал гэсэн энэ хоёр улирлын хугацаанд OKC-гийн энэ бүрэлдэхүүнийг бид хадгалагдаад явахыг юу н харж мэдхээр байгаа. Солилцоо ч юм уу тийм л зүйл хийдэг юм бол. За тэгээд өнгөрсөн улирал энэ багийг авраг авахад Кейсон Воллс, Кенрих Уильямс байдаг ч юм уу. За эдгээр тоглогчид бол маш чухал үүрэгтэй сэлгээнээс гол одоо үүрэг ролыг гүйцэтгэж ирсэн хэрнээ цалингийн харихад бол бас бага байна тийм үү? За үргэлжлүүлэн бүгдээрээ энэ багийн гарааны бүрэлдэхүүнийг харцгаая мэдээч өөрчлөлт бол ороогүй. Одоо ер нь энэ 20-30 багаас юу ч өөрчлөгдөөгүй бараг л ганц баг OKC болчиход байгаа юм л да. Өнгөрсөн улиралтайгаа яг адилхан тэр бүрэн хүчээр энэ жил шинэ улирлыг эхлүүлэх гээд байж байна. Тэгээд бидний мэдх Шей, Лүдорт, J-Dub, Хартенштейн, Чет гэсэн тавт хിവэрээ. Одоо яг гол нь энэ жил Чет Хартенштейн хоёр бас гэмтэл бэртэлгүй байгаасаа гэж бодож байна. Тэгэхгүй бол өнгөрсөн жил чинь бас ээлжилж гинцэн тохиолдлууд яг улирлын яг азар нэг 12 сарын үед улиралд өнгөж нэг 3-1-гээ дуусгаад явж байгаа үед тохиолдсон гэмтлүүд байсан. Яг плей-оффт бол бүрэн хүчээр тоглож болж чадсан. Тэгэхээр энэ улиралд бол энэ хоёр тоглогч. За тэгээ бусдын ч гэсэн гэмтэл бэртлээс хол байх шаардлагатай байна. За сэлгээний бүрэлдэхүүнд харин өөрчлөлт байгаа нь бид Сербийн шгшээгийн ирээдүйн бас гол холбон тоглогчдын нэг гэж үнэлэгдээд байгаа Никола Топичийг энэ улирлаас эхлээ харах болно. Тийм хүлээлт ихтэй л байгаа да энэ тоглогчоос яг минут харин хэрэг их олдох нь уу. Ямар ч сан их л аюултай л урд шугамны гурвал байна да. Одоо Топич нь өөрөө нуруулдаг тоглогч да. IQ өндөртэй тоглогч байна. За Каруса Кейсэн бол хоёрын хамгаалалт бол зүгээр ямар хон хэмжээний гэдэг бид мэдэн шүү дээ. Зүгээр лигийн элит хэмжээний ийм урд шугамны хамгаалттай ийм хоёр тоглогч байна шүү дээ. Топч бол яхаар гонцлогдохоор байна. Метр 98 см буюу одоо Майкл Жордан, Коби Брайант нарын шиг нурууны өндөртэй. Тэгсэн мөртлөө холбон тоглогчоор тоглодог гэхээр надад бол зүгээр баг дараагийн Дончич юм биш үү гэсэн ийм зүйл харагдаад байгаа. Яг нурууны өндөр байрлалыг бодвол тэгтээ тоглолтын арга барил нь бол мэдээж тийс өөр л дөө. 17 настайдаа Сербийнхаа Цервена Звезда буюу улаан од багтай анх гэрээ байгуулад мэрэгжлийн төвшөнд шууд Евролиг тоглож эхэлсэн энэ залуу. Тэгээд OKC энэ залууг бол үнэхээр бас олон жилийн хугацаанд Европт скаутаараа дамжуулаад харж ингэж ер нь дагаж явж исэн бэ лээ. Тэгээ улмаар гимтэлтэй байхад нь хүртэл энэ залууг бол итгээд сонгож авсан. NCL буюу энэ маш хүнд өвдөгний гимтлийн тэр үлрэлтэд автсан байхад нь хүртэл OKC итгээд яг жил ингээд имчилгээг нь одоо хийгээд багтаа авъя гэдэг ийм сонголтыг OKC хийсэн. Тэгэхээр тэр нь бол нэг алдаагүй болов гэж хөвдөө бол болж байна. Тэгэхээр Топч бол энэ жил яг Тулаамын саний хэлсэнчлэн тийм ч олон минут бас олдохгүй байж магадгүй. Гэхдээ ямар ч байсан ирээдүйн дараагийн Европын бас нэг супер од тоглогчийг бид энэ үлрэлт анхны үлрэлтийг бол харж мэдхээр байгаа. За дараагийн онцлох ёстой хүн бол бага ангийн багшаас NBA-ийн авраг багийн дасгалжуулагч болж чадсан эрхэм. За сүүлийн 2 улирал оны шилдэг дасгалжуулагчийн шагналд маш дээгүүр яригдж байгаа. За 2 улирлын өмнө тэр шагналаач хүрсэн Марк Дэгно. За дасгалжуулагчид юу н ямар дүнэлттэй байдаг вэ? Хэр сайн энэ багийг энэ хүртэл одоо авраг руу ирэх хүртэл нь дасгалжуулж чадсан гэж дүгнэж байна. Тэгэл авраг руу л автал нь тасгалжууллаа. Тэгэл яг өөрийнх нь босгосон баг. Тэгээ өөрөө эхлүүлсэн ажлаа одоо дуусгаагүй л байна л да. Ямар ч сан ихний зорилгоо бол биелүүллээ. Одоо цаашдаа хэд хэд удаа авраг авах гэж зорж байгаа нь мэдээж ойлгомжтой. Багийн лидерүүд нь залуу ирээдүй, юу л ирээдүй байгаа учраас тэгээд яг бага ангийн багшийн мэрэгчлээ болохоос шиг тэрүүгээр ажиллаж үзээгүй шүү дээ, тийм. Бас үзэгч манаас жоохон ташаа ойлгочихгүй. Их сургууль тахасаа эхлээл угаасаа сагсан мөнгөний тасгалжуулагч арай өөрийгөө ер нь сонирхоод бэлдээд эхэлсэн ийм хэрхэн байгаа. Тэгээд нөгөө яалч нэг юм залуучуудтай ажиллаад залуучуудтайгаа хамт хөгжөөд тэгээд залуучуудтайгаа хамт бас авраг болж байгаа нөөрөө тасгалжуулагч хүний хувьд, хувийн хувьд ч гэсэн маш гоё юм үйл явдал л та. IQ өндөршил тасгалжуулагч та.
ер нь талбай дээр гаргаж байгаа тэр солилцоо, тэгээ шийдвэр гаргалтууд, минутын амралт заримдаа завсралгаа захиалахгүй байдал гээд хизээний дог суудсан ийм л аваргын туршлагатай юм шиг тасгалжуулагч байсан. Гэхдээ яг ганц нэг жижиг алдаа гаргасан. Тэр зүгээр сүүлд нь алдаа юм шиг харагдсан боловч яг шийдвэрийн үед угаасаа л хоёр талтай. Тэ. Угаасаа тэр багуудын угаасаа л хийдэг, угаасаа эрсдэл нь хоёр талтай гарч идэг. Хоёуланг нь хийж үзээ зүгээр хоёр харамсалтай тэр хоёр үйлдэл нь хоёул хожигдол болсон. Нэг нь нөгөө алдаа гаргахгүй хамгаалаад үтсэн чинь гурваа шидэд тэнцэждэг. За нэг нь болохоор алдаа гаргацсан чинь тэр нь буруутсчдаг. Тэгээд хоёр зүйлийн хоёулангийн л туршиж үтсэн. Тэгээд хоёулаа зүгээр тэр тохиолдол дээр буруутсан. Гэхдээ аль аль нь зөв болоод хоёулаа магадгүй зөв шийдвэртэй болоод усахыг ч үгүйсэхгүй шүү дээ. Тэгээ уг нь тэр одоо гурван шидэлтэй алдсан болж гэдэг юм уу? Чи харахгүй одоо тасгалжуулагч болгоны нэг талдаа угаасаа л эрсдэл үүрж гаргаж байгаа шийдвэр учраас тэрийг бол тэр тэгээд яг бас диагноз тасгалжуулагчийн буруу гэсэл тэгээ чэт өөрөө бас шидэлтэй алдаад тий тэр бол тамирчдаас нэг уус чадварын юм явчихж байгаа. Бүх юмны л нэг юм нөлөөгөөр л болоод өнгөрцөн тийм л үйл явдал л да. Тэгээд маркетинг тасгалжуулагч зүгээр авраг авсан жилдээ оны шилдэг тасгалжуулагч болсонгүй гэдэг нь л жоохон тийм улирал байна. Түүнээс бусдаар бол 24 онд буюу өмнөх жил оны шилдэг тасгалжуулагч болсон шүү дээ. Бүр NBA-с өгдөг оны шилдэг тасгалжуулагчийн шагнал болон тасгалжуулагчдын холбооноос өгдөг оны шилдэг тасгалжуулагчийн шагналыг яг нэг онд зэрэг өнгөрсөн жил 24 онд хүртэж исэн. Өнгөрсөн жил хараа авраг авахтаа харин тэрийг авч чадсан гэх. Нөгөө талд нь тэгээд Kenneth гэсэн тасгалжуулагч мундаг байсан учраас шилдэг тасгалжуулагч болсон баг. За тэгээ та нарын хувьд авах хэвээр бүх шагналуудаа л ээлж дараалан аваад л явж гин. За энэ багийг хэдэн хойжилт хүрэх вэ гэж асуух нь яг өнөөдрийн дугаарт бол тийм яхаа харин аварга хамгаалж чадах уу тэдэнтэй хамгийн ойрхон өрсөлдөх өрнөдийн өрсөлдөгчдөөс бас нэрлэв. За би баг өмнөх дугаар дээр ер нь хэлсэн. Би Denver Nuggets багаас бол ер нь OKC энэ жил нэлээд эвгүй өрсөлдөгч Denver болоод хуурчж байгаа болов уу гэж бодож байгаа учраас аварга хамгаалах боломж нь бол байна. Ягаад гэхээр тэр бүрэлдэхүүнээ хадгалаад үлдсэн. Бүрэлдэхүүн бол нөгөө аварга аваад хэдий залуу баг ч гэсэн туршлагачсан учраас боломж нь бол байна. Гэхдээ өнгөрсөн жил шиг тийм арай нэг өнгөрсөн жил бол бас нэг удирдлагын тоглолтууд арай дардан явцсан байгаа даа байхгүй. Хэдийгээр чэт нэг гэмтэлтэй байсан ч гэсэн. Энэ жил бол тийм зүйл нэлээд хүндрэлтэй нэлээд зүйлүүд учрах болов. Ер нь 68 хожолтоо дахиж хүрэх боломж энэ жил бол бас гарахгүй болов гэж бодож байна. Тулгай гэмтэлгүй бол нэг 60 хожолтой асуудалгүй хүрчих واخ. Тэгээд одоо нэгэн систем суудсан баг дээр нөгөө плей-офф ямар дараалж дүүрэ тоглолтууд хийгээд байгаа ш. Тэгэл дорндын багуудаас эхлээл нэг тоглолт явахад одоо өвгөөсгийн хамгаалтыг сэтэлж байгаагаар харж чадахгүй л яг үлрэлт болоо. Плей-оффт бол мэдээж аварга хамгаалж байгаа багуудыг сүүлийн жилүүд харахгүй лиг тийм л тэнцвэртэй болчиход байгаа учраас нэлээ амаргүй бахах. Тэгээ мэдээж магадлал бол байгаа. Тэгээ яг шууд хэлж мэдэхгүй байна. Плей-офф эхлэхээр хэлсэн арай дээр аваргын дамыг бол. За баярлалаа. Ингээд үзэгчдээ Oklahoma City та нарыг аваргуудыг онцолсон 30 баг 30 өдөр нэвтрүүлгийнхаа шинэ нэвтрүүлгээ та бүхэнд хүргэлээ. Нэвтрүүлгийн Platinum event гэхчээр сайн сайхныг сагуулжуулан голомт банк байла. Улирал тун удахгүй эхлэх гэж байна. Баяр та үзэгчдээ. Баяр та.